Никотины хүчил буюу витамин ПП-ийн тухай. Никотины хүчил нь кодегидраз ферментийг бүрдүүлдэг тул эсэлтэн ангижрах процесст оролцож өөх төст бодисуудын солилцоонд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд атеросклерозтой өвчтнүүдийн цусантай холестерины хэмжээг багасгахаас гадна суд сөргөсгөх бага зэргийн бол үйлдэл үзүүлдэг. Хордлогыг багасгах шин чанартаагаас гадна нүүрс ус болон бодисын солилцоо мөн бичил эргэлтийг бол сайжруулдаг. Кодегидраз фермент маань өөрөө маш чухал фермент бөгөөд коэнзим, ус төрөгчийн зөөвлөлт, уурга, амин хүчил, фөрөний солилцоо, эдийн амьсгал, гликогенодиз, нийлэгжилтийн үйл ажиллагаанд оролцдог чухал фермент байгаа. Витамин ПП-ийн дутагдлын үед флегра өвчин үүсдэг. Өвчин үүсэж байгаа гол шалтгаан маань никотины хүчлийн дутагдал буюу кодегидраз ферментийн дутагдал гэж бас хэлж болно. Никотины хүчил маань өөрөө флеграгийн эсрэг өвөрмөц үйлдэл бол үзүүлдэг. Хэрэглэх заалтын хувьд бол мэдрэлийн системийн өвчнүүд, арьсны өвчнүүд, удаан эдгэрэлтэй шарх, элегний архаг болон зочим өрөвсөл, элегний цирроз, гипертон өвчин, тарих ба мөчний судасны агчил, атеросклероз, хүчил багтсан гастрит, энтероколит өвчний үед бол тус хэрэгэлдэг. ПП аминдимын дутагдлын үед бол хэрэгэлнэ. Тунгийн хувьд бол 50 мг шахмал 1%-ийн 1 мл тарилгын уус мэл хэлбэрээр бол байдаг. Уух аргын хувьд бол шахамлаар хэрэглэж байгаа үед хоолны дараа, тарилгаар хэрэглэж байгаа үед бол судас ба булчинд тарьж хэрэглэнэ.